Бисер FOD-гийн Монголын үлгүүдийн туслах тасгалжуулагч харагдаад өнгөрсөн энэ тоглолтын эхний давталгааг BCH Knightsbag ихэр болсон. За доор А2 дээр Ганбаатар хамгаалтыг хийж байгаа. Барсволд өөрөө яваад орсон давталгын амжилттай болсон энэ тоглолтын нээлтийн оноо Барсволдын нэр. Ирээд Ганбаатар Биндриягийн эсрэг баруун эргэсэн Ганбаатарын давталгын амжилттай. За түншгээ их алдуулаад амжсан шүү. Доор Ганбаатар энэ удаа их хоёр түнээр хамгаалтыг хийж байгаа юм байна. Ганбаатар шахаад явсан далсан давталгын амжилттай болсон. За ингээд царигтай орхон бөмбөг хөлгөөн дээр зөрөөд нүрийн шугам дагаад орсон хөөргсөн давталгаагаа алцсан өөрөө хоёр дахь боломжийг үүсгэцэн. Буцаагаад гаргаж байгаа юм байна. Барсууд 3-аас шилтэн зөөрөд унсан. Төгөлдөр. За төгөлдөр дээр төчгийн хамгаалт тунд ажиг болоод дундаа шилтэг үүсгэсэн. Төгөлдөр багтаа онооны тэргүүлсийг авчирлаа. Оргосон ямар нэгэн алдаа байхгүй бөмбөг таслагдсан хүний илүүтэй давтлах боломжтой. Төгөлдөр орж ирэл шууд явуулсан. Батмокийн төгөлдөр багтаа. Зэрэгтэй шидэд байна. Барсволд. За доор А2 Эрдэнэ цогтын эсрэг бөмбөг авсан. А2-ын давталгын амжилттай. Өөрөө 16 санд байлоо. Статистик үзвэл мундаг байсан шүү. Эрдэнэ цогт 3 он шидэл амжилттай. За Барсволд ямар тааш хурдан давталгааных нь ирчийг сааруулчлаа. Ганбаатар өөрөө эсрэг багийн бүс рүү ороод ирсэн. Ганбаатарын төгсгөлтэй юу ярих хэрэгтэй болсон. А2 хоёр талаа цэслээ авсан. Биндрия гар давуулсан 3 онооны шидэлтэн амжилттай. За төгөлдөр давталгаан дээр маш идэвхтэй эхэлж байгаа да Ганбаатар. Эргээ төгөлдөр зай байвал шидээд байгаа. Төгөлдөр үнэхээр өөртөө итгэлтэй байна. Энэ тоглолтод за шахаад явсан да зүүн гарын давталгаа нь амжилтгүй Ганбаатар нэмжлээ. За дамжуул таслагдсан. BCH Knights-ийн хурдан давталгаа Эрдэнэ цогт А2-ээс гараад ирсэн байгаа. Эрдэнэ цогтын давталгаа амжилттай болсон. Нэмэлт нэг шидэлтийг үүсгэн Ярдэн за энэ цай гараа шидэндээ Эрдэнэ олон шидэлт амжилттай болсон. Хоёр дахь боломжоор Баасаргөр оноо авсан Мөнхтөрийн дамжуулт байлаа. За хөлгүүдээс ямар нэгэн давталгаа төгсөх хэрэгтэй байгаа. Их хоёр зүү эргэж ороо задарсан. Тэмүүлэн аваа шидсэн. Голын зай шидэлт амжилттай болсон. Хөлгүүдийн тоглолт хамаагүй өөр болж шүү. Илүү хурдан темптэйч болж эхэлж байна. Бэлгүүн сураж эсрэг шидсэн холын зай шидэл онооны зүрэг ойртуулсан. Өндөр төвийнхën тоглогчийг аваад гарцсан да доор мисмач үүсгэх гэж үзсэн боолсонгүй түншгийн давталгын амжилттай. Түшиг шууд нэгээр яад өгсөн бэлгүүн давталгын амжилттай. За урагшаа хурдан давталгаа эхэлсэн түшиг төгөлдрийн эсрэг өөрөө дайраад орсон нэлбийн түшиг давталгын амжилттай болсон нэмэлт шидэлтийг үүсгэнэ. За орооны орсон. Зарим хамгаалтыг хүчлүүлээд байгаа. Энэ удаа инх хамгаалсан дамжуултыг нь таслаад хурдан давталгаагаар 2 оноо авсан. Шууд хурдан давталгаанд шилжсэн BCH Knights-ийн давталгаа Эрдэнэ цогтын дамжуулт инх хамгаалсан дээр ирсэн. Инх хамгаалсан 5 оноог дараалаад авлаа. Жижиг бооцоотой явдаг байсан. Биндрия дундад шидэлтэй аадсан өнөөхөл түшиг араас ороод ирлээ. За хаанаас яаж ороод ирэвгүйгээр л харагдлаа. Үгээ барьсан Суурочор Тэмүүлэнгийн эсрэг шахаад явсан Суурочор зүүн давталгын амжилтгүй 2 дахь боломжийг үүсгээд Баасаргөр 2 оноо авлаа. Энэ оноолтонд маш том нөлөө үзүүлж байгаа. Эрдэнэ өөрөө яваад орсон давталгын амжилттай болсон. Цацлан дээрээс өндөр хамгаалагчийг өнгөрөөсөн өөрөө шууд холын зай шидэлтийг үүсгэж байгаа юм байна. Баатар Эрдэнэ Барсволдыг Биндрияслаад хүний илүүтэй гараад ирсэн хөлгүүдийн давталгаа Биндрия давталгын амжилттай болсон тооны харьцаа 36 дээр тэнцэж байна. Түшгийн хамгаалт сайн болж байгаа доо. Эрдэнэ доор Баасаргүр төгсөн. Баасаргүр өөртөө зай гаргаад давталгаа амжилттай болгосон. А2 Эрдэнэ цогтын эсрэг бөмбөг авсан да. Өөрөө нүрийн шугам дагаад орсон давталгаан дээр сугар очрыг хаалт амжилттай болсон ч 2 дахь боломжоор оноогоо авсан. За Баасаргүр цаана Эрдэнэ цогт Сурочор за хурм хөтөлөр их гоё хамгаалагч арга гараад ирсэн. Илүү дамжуулт Баасаргүр дээр ирсэн. Баасаргүрийн дамжуулт доор Биндрия дээр ирсэн. Хоёр хамгаалагчийн голоос гаргасан да. Их хоёр үрдэн зай үүссэн. Дундын зай шидэлтэн амжилттай. Тэмүүлэн тохиж харгалаа цаана дамжуулт төгөлдөр дээр ирсэн. Төгөлдрийн холын шидэл ойж байгаад гарсан 2 дахь боломжийг Мөнхтөр үүсгээд авталсан. За Мөнхтрийн 2 дахь боломжийн төлөө тэнцдэг тоглолтууд үнэхээр гоё. Их зүүн хугацаанд бол байсан. Биндрия шидсэнгүй хамгаалчаа дохиод аргасан дундын зай шидэлтийг Ганбаатарын өдөөс шидэд оноогоо авлаа. Тооны харьцаа дамжуулт төгөлдөр дээр ирсэн хөдөлгөөн дээр зөрөө доор Ганбаатар татгуулсан туссан хамгаалт ойрхон ирсэн ч сугар очир цаана өөрийгөө их гоё сулалчлаа. Барсволд
За Аз-2-ыг зүүндээ өнгөрөөсөн өөрөө холын цай шидэлтийг гүйцэтгэж байгаа юм байна. Бар суултын 3 оноо шидэлт өнөөдөр үнэхээр онцгой. Эрдэнэ цогт гой дамжуулт байсан да. Суурачир Биндриягийн эсрэг өөртөө цаагаргаад тоглосон амжилтгүй Ганбаатар 2 дахь боломжийг үүсгэсэн 4 цагаан өнсгөлтэй тоглолтын дундаас Нүрийн Шугмас хөлгөөд бөмбөгийг тоглолтод оролцуулсан Түшиг бодогтай байд. Өөрөөгөө суулалчлаа. Давталгын амжилт тамирчтай хөдөлгөөнийг хүлээж байгаа Эрдэнэ цогт гарч ирээд бөмбөгийг авсан. Буцаагаад гар дээрээс төгөлдөр баруундаад шуу шилжиж байгаа юм байна. Төгөлдрийн холын цай шидэлт амжилттай болсон. төгөлдөр түнэр хамгаалтыг хийж байгаа Түшиг энэ удаа хамгаалагчтай шидсэн холын цай шидэлт эргээд төлгөөд онооны давааллыг авлаа. За Барсуул Стоны араас гарч ирсэн цаана Биндрия 6 секунд үлдсэн Биндриягийн довтолгоо амжилттай болсон. Суурачрын өдөөс довтолгоо амжилттай болсон. За өөрөө зүүндээ хомжроод сугар очир төгөлтэйсэн. За. Бас сугар очир дээр 2 хамгаалагч ханаас зүүндээ злаавсан. Дамжуулалт тэмүүлэн дээр ирсэн суув суул 3 оноо шидэлт амжилттай болсон. Хасын гүлгүүд буцаа тэргүүлээ авч. За Эрдэнэ цогтос өвүүлсэн бай тэмүүлгийн аваад сайн болсон. Гайрдны дундын зайн шидэл. Орны зөрүүг эргээд тэнцвүүлсэн. Дөрөв тойрдох боломж. Барсуултын өөргсөн довтолгоо амжилттай болсон. 2 дахь боломжоор хөдөлгөөд. Технрол наан мөнхтөр аваа шуу шидсэн мөнхтрийн холын зайн шидэл BC Schneitzbag-ын удаа. За мөнхтөр доор дамжуул Басаргүр дээр ирсэн Басаргүрийн 2 оноо. За шигсэн хамгаалтын нэг сул тал явсан. Дахиад нэг зүүн рүүгээ хөдөлж байгаа юм байна. Бус талбар ороод хөөргөд явуулсан довтлогоо амжилттай. Тэгээ Аз-2 буцаагаад гар дээрээс пүрүдөрч бөмбөгийг аваад зүүндээ хөдөлсөн бодогталбай онгойцсон пүрүдөрчийн довтлогоо амжилттай. Эрдэнэ цогт за хамгаалтын шилжилт үнэхээр сайн болж байна. Доор дамжуулт ирсэн сугар очрын довтлогоон дээр Биндриягийн хаалт амжилттай болсон. Дүлдээсэн Тэмүүлэн за бодогталбар хомжроод Аз-2 дүлдээсэн Алтан гэрлийн Аз-2-ын төгсгөл амжилттай болж байна. За сугар очир аваа шидсэн холын зайн шидэл тооны харьцааг 67-оо дээр Маш урдан байрлалаа эзэлчлээ. Ганбаатар татгуулсан Аз-2-ын эсрэг. Ганбаатар за үл дээрээ ажилласан хөөргөд явуулсан довтлогоо амжилттай. За Аз-2 Түшиг за Бэлгүн Ганбаатар эсрэг бөмбөг удаад авсан да. 2-4 алтаатай тоглож биенийхээ эсрэг тоглосон Бэлгүн Ганбаатар эсрэг довтлогоо амжилттай болгосон. За тэнд сугар аваад гарцсан шүү заалсан Биндрия нэг илүү дамжуул Тэмүүлэн суларсан холын зайн шидэл амжилттай болсон. Хасын хүлгүүд бай тоглолтыг 5 оноогоор тэргүүлж гэлээ. Эмэд BC Schneitzаас тэр дорн залруулах Захирал хамгаалагч ирсэн Эрдэнэ цаа салах хэрэгтэй байна. Инх хамгаалсан аваа шуу шилжсэн холын зайн шидэл дуудсан. Өөрөө бүргийг татаад үлдээсэн шүү. Ганбаатар довтлогоо амжилттай болсон. Юутэй завсралгын дараачаас оноогоо авч чадлаа. Зөрөөд BC Schneitzын довтлогоо инх хамгаалан орж ирээд шууд явуулж байгаа юм байна. Шидэлтэй хадсан. За одоо адааны тоглолт руу орох бол удаан хайцаас. Заны таслахж үсэх юм байна. Дасалцсан шүү. Инх хамгаалан Эрдэнэ цогт нэг дохиод хамгаалт ойрхон байсан. Инх хамгаалан суул шидсэн холын цай шидэлт нугаад гарсан Ганбаатар 2 дахь боломжоор оноо авсан тоглолт нь 4.1 секундтэй хугацаа үлдсэн. Бүлгүүд сүүлчийн засварлага захиалж байна. За Эрдэнэ цогт хашиг бөмбөг авах үед нь Биндрия бөмбөгийн дасалчлаа. Хасын хүлгүүд баг. Энэ оны холбооны цомын аврах шалралт тэмцээний финал SCF цогийн эсрэг тоглохоор болж байна. За тэгээд энэ Биндриягийн хамгаалт бөмбөг дасал. За Биндрия бөмбөг төрсөн юм байна те. За ингээд үзэгчдээ тоглолт албан ёсоор өндөрлөж байна. Холбооны цомын аврах шалруулах тэмцээний финалийн шат руу хасын хүлгүүд баг хөл тавин орж ирлээ. За хүлгүүд тэгээд Найцыг 2 дараалаад очлоо те. Тэглээ. Сүүлийн 2 учраанда хойлонд за легионоор тамирчид гадаад засгажуулагчтай хожлоо дан Монгол тамирчид арын албаны бүрэлдэхүүн тэгээр ч хожиж чадлаа. Тэглээ. За ингээд энэ тоглолтын хамтаа байсан үзэгчдэд баярлалаа.